Hi, physical Asia. Physical Asia. Reaction 2 дараагийн ангиудыг хэдүүлээ ярьцгаая. За олон ярилгүй шууд анги руугаа оръё. За тэгье. Түрүүчийн анги дээр шуудаа нөгөө нэг цаанаасаа ингээд уйдсан байсан байлээ. Sorry. Би бол манайхан сэргэлийн хэмжээ уйдсан байх гэж утсан шүү. За Монгол багууд гарсан ангиудыг л ярьчих. Тэгэхээр бас өмнөх ангид дээр дандаа нөгөө нэг Австрал, Солонгос, Филиппин 3 байсан юм чи тий. Тэр гурыг бол ойлгомжтой. Австрал ялах нь ойлгомжтой байсан. Хамаагүй илүү давуу ялсан. Гэхдээ хамгийн инээдтэй ингээд Австрал яг яс юм дээр хүмүүс Аз хүмүүс биш аахгүй тий. Улс орон л Аз твд орчоод авангууд Аз руу очоод авахгүй. Тэнгүүд ингээд Австрал хүмүүсийн бие галбар тэр юу юм уу манай Аз хүмүүстэй шал өөр байгаад байгаа байхгүй тий. Хамаагүй өндөр хамаагүй том биетэй. Яалтчгүй тэгээ тэмцээнүүд төр бол манай Азууд бол дийлэхгүй юм байлээ тий. Юу гэсэн юм тэгж муухай хэлээд тах тий. Би тэгтээ нэг үнэн штэ. Тэр чинь Европ хүмүүсийн цус байгаа хгүй хамаагүй том. Үдгээс Европ болохоор тэгээд Азиудаас илүү шууд хүчтэй болох юм автоматар. Тэд нар чинь хамаагүй том биетэй байгаа хгүй. Ноо. Тэгвэл би л тэгж л утсан. Австралчуудыг ярих гэж оруулсан гэж утсан. Зүгээр австралчууд зүгээр өөрсдөө итгэлтэй болохоор л бүх юмыг айгу чадж байгаа гэж ойлгоод байгаа. Тий, ер нь бас өөртөө айгу итгэлтэй. Тэгээд зүгээр менталити нэг сэтгэл зүйтэй л болоод байгаа. Тэгээ зүгээр ингээд өөрсдөө итгэлтэйтэй ингээд юмыг чадна гэсэн одоо тийм манайхан ч гэсэн чадна л гэдэг. Үгүй харин манайх айгу чийл байгаа шүү дээ тий. Австрал бас яг тийм одоо менталититэй байгаа байхгүй бүх зүйлийг чадна гэсэн тийм орчинд өссөн болохоор ч гэдэг юм тий. Өөртөө итгэлтэй байгаа юм чи угаасаа юу ч гэсэн хийж чаддаг л байхгүй. Тэгэхээр яг тийм л яг сэтгэл зүйтэй байж л ерөөхдөө тэр тэмцээн дээр ялна шүү дээ. Австрал бол тэрнгүүрээ айгу даваа байгаа. Түүнээс бол зүгээр л нэг Европ цагаан болохоор ийм биений физикийн хувьд илүү сайн байна гэсэн юм байхгүй л. Адилхан л ялгаагүй хүмүүс шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ бас Гэтэ арай л өндөр юм биер хүмүүс гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ яг Австралиг оруулсан миний хувьд зөв гэж бодож байгаа. Энд чинь Physical Asia гэсэн байгуулагч одоо бас нэг тэр чинь дараагийнхаа сизнүүд дээр магадгүй нэг олон улсын тий одоо Европоос эсвэл бүр Америкаас гэдэг ч юм ингээд багуудыг оруулах болохоор албаар Австралиг оруулсан байх гэж бодоод байна. Одоо дараагийнхаа сизнүүдийн нэг шатыг ингээд бэлдээд байна шүү дээ. За яг тэр ч яг 4 тэмцээн билүү. Тэг 4 тэмцээн одоо нэг үсрээд гүйдэг тэнгүүтээ олсноос дүүслэгдэг тэгээд бөмбөг хойшоогоо шиддэг. Тэгээ хүчний нөө тоотом хоёр талдаа юм баг нь ингээд барьдаг. За тэрэн дээр бол үнэхээр Монгол багаараа бахархлаа. Одоо бахархааргүй бүр үзэж явахдаа бүр ингээд уйлчих гэж заяа. Нүд ингээд бүр ингээд цилэгнэдсэн. Нэр би яг ямар хэсэг дээр ингээд нүд цилэгнэсэн бэ гэсэн чинь нэг багныг барьдаг хэсэг дээр. Багныг тий тэр багныг барьж байгаа хэсэг дээр бүр ингээд амар сэтгэл хөдлсөн. Чаваа ярьсан ч одоо уйлах гэж. Харин би бүр ингээд сууж ингээд чадахгүй зүгээр сууж чадахгүй заяа. Дотроосоо ингээд омогшоод хиймэр сэргээд Монгол хүн бол төрснөрөө бахархаад одоо тэрнэр амар их эмоцууд зэрэг төрсөн заяа. Гівчиг голоор нь ямар сонин зүйлүүд болоо явчихваа. Тийм ээ. Япон ингээд нэг баг нь унаагүй. Гэхдээ өөртөө бол мдээгүй гэсэн. Яг л ийм жинтэй байх юм байх гэж бодоод бариад исэн гэсэн. Тэгээ тэрэн дээрээс одоо ойлгомжтой байгаа байхгүй тий. Тэр 40 манайх чинь бүр 41 минут 42 минут барьсан заяа. Тэгэхэд Япон яг тэр зэрэгцэд барьж исэн учраас л манайх тэгж удаан барьсан баг тий. Хэрвээ ингээд эрх тэгш яг эхнээсээ хэлсэн бол Япон хэр удаан барьж чадах байсан тэр мөрөөр мэдгүй. Гэхдээ Япон бас айгу зөвүүн сэтгэж илээ. Тактик нь ингээд хоёр ингээд гараа ингээд мошгирлдуулаад ингээд барьчихж байгаа байхгүй. Тэнгүүт нөө ингээд тэр баган чинь ингээд ингэж далих баш ингээд жоохон улам ингээд дээшлчихэж байгаа байхгүй. Манай орхон баяр чинь тэрийг аюу гой тайлбарсан байхгүй. Баг нь ингэж наалах тусмаа илүү хүндэрнэ. Тэгэхээр богинохон гартай хүмүүсийг оруулах юм бол тэр нь ингээд жоохон тэгшрээд тэгээ хүн одоо нэг жин илүү баг ингээд санаг болно гэдгийгсэн байхгүй. Орхон баяр тэрнэр ингээд одоо Монгол хүний сэтгэж байгаа бодож байгаа ямар ухаалаа гэдгийг харуулсан зав. Яг тэр аргыг бас Японочууд хэрэгжилж байгаа байхгүй. Богино гараа ингэж нөө ингээд оруулцсангууд бог ингээд гарных нь одоо урт нь ингээд богиносч байгаа байхгүй аль альных нь. Тэгээд тэр баган чи ингээд дайлих биш жоохон ингээд дээшлээд ирж байгаа. Гэхдээ тэр чаас эрсдэлтэй тэр шиг хэр удаан тэгж зогсох юм бас ингээд. Харин тэрэн дээр л тий. Гэхдээ амар муухай тэр хэрвээ Япон тэгж юу ихнээс нь ихсэн бол бүгдийг зэрэг ихнээс нь эхлүүлэх гэсэн тий. Айгу муухай шудраг усаа авах. Тэнгүүд Монгол чадах чинээгээр хамгийн урт бариад тэр тэмцээндээ нэгт орё гэж бодож байгаа байхгүй юу. Тэнгүүд Япон монголчуудын хэдэн минут барьсныг мэдсэн, туркууд хизээ алдсныг мэдсэн. Тийм болохоор
2-7 орчиг гэж одоо л Турк рекордыг эвдэл тавьчихж байгаа байхгүй юу? Зүүнтэй. Тэнгүүд манай монголчууд 40 минут тэр тооны ингэж барьсан гэхээр хамаг юм нөгөө биений хүч хүс бүх юм ингэ гарч байгаа ш. Тэгээ дараа нь тэр чинь бас амархгүй бас нэг өөр жижиг тэмцээнүүд нь байдаг ш. Тэрэн дээр манай хоёр юу тамирчныг амар ядраачихж байгаа байхгүй тий амар заваа. Харин тэрэн дээр тэр дүрэн бол надад үнэхээр таалагдав. Зөвхөн чиптэй биш заяа. Айгүй олон хүмүүс сошиал дээрч одоо өөр улсын хүмүүс ч гэсэн ерөнхийдөө ингээд амар хардаж эхэлж байгаа байхгүй юу. Энэ солонгосчууд магадгүй бас яг ийм ижлэхэн арга ашиглаад нөгөө тотем нэг яг ингээд унгаах биш. Нэг жоох ингээд жоохон спорттой. Тотемын ингээд нэг юмар ингээд бариад ингээд туслаад байсан юм шүү гэсэн тийм айгүй их тийм нэг таамаглалууд гарч ирж илээ. Одоо тэр сошиал ухаал үзэрээ тэнгууд өчнөө юм таамаглал Япон энэ дээр ингэсэн байна, Солонгос ингэсэн байна. Тэгвэл Японых ингэж байгаа юм чинь Солонгосыг бас ингэсэн юм байна. Тэгэл Австралиас хүмүүс ч гэсэн гэдэг бас ингээл айгүй олон юм теоринуудыг гаргаж ирж байгаа байхгүй таамаглалуудыг. За тэрэн дээр бол үнэхээр амар мапантай юм болцоо тий. Тэр айгүй муухайсан. Бүгдийн л зэрэг унгаагаал жоох амрааж байгаа л хэлүүлэх байсан. Айгүй тийм хуйлдаантай юм болоо явцсан. Тийм. Тэгэхгүй хоёр улсыг хооронд нь өрсөлдүүлснээр дараа нь Японыг дуусныхын дараа нь өрсөлдүүлж шиг. Японы цаг чинь тодорхой биш байгаа шүү дээ. Тийм. Бүр тэр тэмцээний дараа доосноос цааш 40 цагийн дараа дахиж хийн гэдэг байгаа. Өөр улсын багууд эсэргүүцэх байсан байхгүй. Одоо тэгээ тэр 40 цагийн хугацаанд чи одоо жишээ нь Япон 40 минутын дараа гэсэн үг тийм. Яг үгүй тэр бүх тэмцээн дуусны дараа гэсэн. Тийм бүх тэмцээн дуусны дараа тэр хугацаанд одоо юу гэдэг Япончууд чи илэм аргаа нарийсгаад одоо юу гэдэг улам илүү юм тактика боловсруулад цаг хугацаа олгоцож байгаа байхгүй тэрэн дээр. За яг хөө тэглэж гисэн яг Монгол бол хасагдахгүй нь ойлгомжтой болсон л доо. Тийм л те. Гэхдээ айгүй шудраг бус юм. Хэрвээ хасагдахаар одоо юу гэдэг нөхцөл байдал үүссэн байсан бол тэрэн дээр бол үнэхээр дахиж бүх зүйлийг шинээр эсвэл тэмцээнээ бүр шин тэмцээ оруулах ч юм уу тийм байдлаар л гаргах хэрэгтэй байсан баг. Тийм тэр бүр арай л муухай байсан. Тийм. Тэрэн дээр бол ерөнхийдөө айгүй хуултай, хувилдаантай айгүй хэцүү юм болоо явц. За тэр ч яг уу. За эхний тэр одоо нэг гүдэг юм яриа. За гүдэг юм яриа. Сэтгэл хөдлөлт бүр тийштрээ дүрстэй шууд хоёр дахь тэмцээн рүү. Эхнийх нь бол яг хөө тэр нэг манайх бол ууг нь айгүй зөв сэтгэсэн заяа. Тэр одоо нэг өсөрч харайж байгаа тийм юм дээр одоо өндөр тамирчтайгаа оруулъя гэд. Манай хоёр бол үнэхээр мундаг байсан. Манайхан битээд дэжтэй хүмүүс нэг хүнрүүл битээд араарай. Хүн болго өөрсдийнхөө хичээж байгаа заяа. Япончуудыг бол үнэхээр амар яасан. Мундаг юм а гэж биширсэн бас. Тийм. Нэг урт мөчтэй биш, нэг хурдан биш мөртлөө ингээл яваал. Тийм, ерөнхийдөө тэр одоо нэг жудогийн нэг ах байгаад байлаа шүү дээ. Одоо яг зодог тайлж байгаа юм лээ. Тэрийг өөрх ах. Тийм, ер нь айгүй тийм хичээнгүй. Одоо юу гэдэг дараагийн нэмзэнүүдээр хараад ангууд одоо ингээд бүр ингээд хүмүүс ингээд цуцж хахад бүр ингээд бүрстэн дэр хөх гэж байгаа юм шиг тийм ингээд дараа ярья. Гэхдээ яг зүгээр тэр ах бол айгүй мундаг үлээ зөө. Тэгээд бас одоо үзээд юу гэдэг юм бас хүүгээ жудаа модогийн тэмцээнээр явуулах гэх тийм сэтгэл төрсөн. Яг бол одоо юу гэдэг жудаагоор явснаар бас юм хатуужилтай болдго юм байна тий. Бас ингээд юм хичээнгүй болдго юм байна гэдгийг харсан учраас бас жудаагоор хүүгээ явуулах гэж бас тийм сэтэл төрсөн. Тэрийг үзснээс шүү дээ. Тэгээд юу манайха хүмүүс тэгээд амар дайралт орж ирсэн гэсэн хандаа. Харин тэр бол айгүй муухай. Тэр бол айгүй муухай. Хандаа ганцхан энэ тэмцээнд унаагүй. Түрүүчийн тэмцээнд Австралийн охин хонхоод архаа марцсан, Филиппиний баг бас хонхоод архаа марцсан. Ганцхан хандаа мартаагүй. Тэрийг бас санах ёстой. Энд чинь дэлхийн том тэмцээн, мянган үзэгчтэй тэмцээн зурагтаар гарна. Хичнээн тамирчин ч гэсэн сэтгэл зүгээ бэлдэх ёстой мостой гэж манайхан дайрч байгаа ч гэсэн тэр чинь яг тэр үедээ тэр хүн чинь нэг л алдчихгууд ингээд санаа нь ингээд тий өөр ингээд эргээд тэгээд ингээд тий тэнгууд хүн чинь ингээд өөрийгөө контролдох гэж бас нэг хэдэн минут ингээд бас тий маанар нь тэгж жагаад хандаа яг явсан шүү дээ. Тэрнээс бол ганцхан хандаа энэ Netflix-ийн physical Asiad ороод тэрэн дээр алдсан хүн ганцхан хандаа биш. Тий. Ерөнхийдөө бол одоо бид нар чи зүгээр зурагтаар үзэж байгаа хүмүүс аахгүй. Үзэж байгаа хүмүүсийн хувьд магадгүй одоо тэр тамирчдын хийж байгаа зүйлс амархан харагдаж болно заяа. Одоо би ч гэсэн ингээд хальт харангуудаа энэ бол амархан юм ингээ бодож байгаа боловч яг бодит байдал дээр хүн гарч ирээд тэр юмыг хийгээд сая хүмүүсийн өмнө тэр чин зурагтаар гарна гэдгээд ингээд мэдчихэж байгаа. Тэгэхэд хүн угаасаа сандарна, алдаа гаргана. Тэр бол зүгээр одоо юу гэдэг тэр тэмцээний нэг хэсэг байхгүй тий. Угаасаа энэ тэмцээн дээр алдаа гарах нь ойлгомжтой. Ингээд одоо алдаа гаргаж байгаа гэдэг чинь зүгээр юм хүн гэдгийг дохио байхгүй. Ямар робот шүү дээ. Алдаа гаргадаг төгсөн гэж байна. Тий, робот биш бол алдаа гаргацсан бол окей тэр чинь одоо юу гэдэг юм янзлаад алдааг болгох шүү. Алдааг болгосноор хүн гэдэг чинь угаасаа санаас алдаа гаргадаг юм аа тий. Тэрэн дээр бол нэг тийм амар тийм дайраадах шаардлага байхгүй. Харин ч эсэргээр тэр хүмүүсийг улам илүү дэмжээ дараад нь ингээм амжилт хүсэх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхгүй нэг алдангууд манайх шууд ингээд дээрээс нь гарч байгаа. Муухай.
Тэр бол үнэхээр муухай шүү манайхан битээ дигэрээ. Хүмүүсийг одоо тэгж хэлэх хүмүүс болчихгүй байх л та. Гэхдээ яг ингээ дараа манайхан битээ дигэрээ муухай шүү. Тэр хүн ч бас чатгаараа бүгд хичээсэн. За тэгээд тэрэн дээр бол яг манайхан 3 дугаар байранд орсон. Гівчиг дараагийн тэмцээн дээр одоо тэр тотойн барьдаг тэр баган барьдаг тэмцээн дээр манай хоёр маань маш амжилттай байснаар одоогийн байдлаар бол 1-р байранд орсон тэрэн дээр. Тэгээ 3 хоног авч чадсан байгаа. Тэгээ тэрэн дээр бол үнэхээр анхаараа тэгээ тэр нэг адяагаад хоёр тамирчнараа одоо баяр хүргье. Тэгээ үнэхээр мундаг байсан. Үнэхээр тийм үнэхээр сэтгэлүүд. Яг ингээд нүдээр гэдэг нээр тэр үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд тэр нэг айгүй болон гоё рилүүд явж илээ. Одоо манай адяагийн маань ингээд хажууд шиг ингээд амар харж байгаа. Айгаа угаагач гэсэн чинь нөхрөн заа. Тэгээд тэр Туркийн тамирч эсвэл Японы тамирч нар бол орсон баг те. Тэр харалт маралт бол тий өөр юм бодохын тулд ахаа одоо ингээд сэтгэлийн хүчээр л даваад гарна штэ гэл тий би бинийг ингээд зоригжуулж байгаа. Тий урамшуулж байгаа. Нэгээ соёлоо 100 хүртэл тавлаа гэд тэр доорн сэтгээд би биэнд айгүй их урам өгж байгаа. Тэр болгоныг харахад болгоно тэгэхээр л ямар мундаг юм бэ тий ингээд үнэхээр амар бахархах юмнууд айгүй их гарч ирж байна. Тэр хооронд ингээд маш олон юм сэтгэл хөдлөлийн утсыг ингээд хүндсэн тийм анги байсан. Тэр ялцчихгүй тий. За тэгээд үнэхээр хоёр тамирчдаараа бахархсан. Тэгээд тэрнэр бол үнэхээр яг ингээ ойлхол бүр үнэхээр ойрхон байсан. Тий. Зүгээр л хэлэхгүй болдог амар гоё байсан. Тий үнэхээр гайхалтай. Тэр Азиагийн эмэгтэй хүн штэ. Тэр чинь эмэгтэй хүн штэ. Тэгэхэд л ямар мундаг тамирч, ямар мундаг эмэгтэй, ямар мундаг ухаантай хүн гэдгийг харуулж байгаа юм тий. Ерөнхийдөө одоо ингээд Монгол хүн ийм байдгиймаа гэдгийг тэр нэг 40 минутанд харуулсан. Тэгээд 40-41 минутанд Монгол хүн ийм байдгийг шүү гэдгийг харуулсан. Тэр анги бол үнэхээр. Тэгээ манай ахт аюу ингээ сүүл рүүгээ хэцүү болол ингээл гар ингээл тасрахж байгаа юм шиг ингээл байгаа бүртлээ ингээл шүдээ зовгаал тий. Нөгөөд рүүгээ харж инээгээд зүгээрээ нөө гэл тий. Тэгэл адиа за ахаа гараа ингээс солио шүү тгий шүү гэж. За тгий гэл ингээ юу ч болоогүй юм шиг тий ингээд. Эрэгтэй хүний төсөө төвчээрээ гэсэн ах хэвээр үнэхээр харуулж чадсан. Тэр мундаг байсан. Тэр хоёрыг бол үнэхээр хэлэхгүй байхгүй. Тий одоо хамгийн урт барьсан багаас баг 2-3 нугалж барьж байгаа. Юу гэсэн үг? Хамгийн нэгт орсон монголчууд барилтаараа. Үнэхээр гайхалтай. Бусад нөгөө багуудаа бодвол. Үнэхээр гайхалтай. Тэгээд Туркийн эмэгтэйрэл гайхаад байсан шүү дээ монголчууд юу идгэрээ. Юу идэж удаа мэ гэсэн манайх адуу гэсэн. Мах адуу бууд тэгээ болоо. Мөр гэдэгчсэн. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь бас хүмүүс энийг яриад лээ. Netflix-ийн нөгөө нэг орчуулга нь айгүй муу байлээ. Тий, тэрэн дээр болоо байсан. Манай Монголын орчуулгыг айгүй гачин орчуулад одоо жишээлбэл тэр Орхон баярын би морьтой барилдаж өссөн гэдээ орчуулсан байсан тий амир юугүй. Морь малтай ингээд ноцолдож өссөн гэдэг уг нь орчуулгын хувьд бол гадаадуудад бас ингээд ойлгуулахад тэр чаас хэцүү байхгүй. Яг ингээд орчуулгын тулд тэрийг ингээд заавал нэг юм контекст өгөхтэй болчихж байгаа байхгүй тий. Харин тий жоохон урт болгочихж байгаа. Тий жоохон ингээд уртаар тайлбарлахгүй бол тэрийг ингээд гадны хүмүүст ингээд морьтой барилддаг гэдэг чинь хүмүүс ойлгохгүй шүү дээ. Юу гинэ гэд нэвтрүүлгийн багаас ингээд жоохон тайлбарлах юм уу тэгсэн бол хүмүүс ойлгох байсан. Тэрэн дээр бол бас айгүй инээдтэйсэн хүмүүс одоо тэр морин зүгээр үү мүгээр үү гэсэн дээр айгүй их тэгж явж илээ. Тэгтээ штэ тий бас ингээд яг ингээ уртаар гоёор тайлбарлаж чадахгүй яагаад гэвэл чинь нэвтрүүл болохоор яг хүний ярианы хэсгүүдийг л шууд сатайчаар шууд гаргаа яваад болохоос хурдан байх хэрэгтэй болоод тэгж шууд орчуулсан байх гэж бодож байна тий. Монгол соёлыг бод мэддэг хүмүүс бол тэр хүний хэлж байгааг шууд ойлгож штэ хүлээж авна. Гадны одоо юу гэдэг зүгээр морийг ундаг одоо морийг баг тижээвэр амтан гэж ойлгодог хүмүүс бол тэр чинь ингээ ойлгомжгүй асуудал болоо. Баг морьтой ингэж бодсон. Тий. Дараагийн тэмцээн бол олсноос дүүжлэгдэх тэмцээн байсан. Тэрэн дээр бол манай багт бол илт давуу тэмцээн байсан. Уцраа ах бол үнэхээр гайхамшигтай байсан. Үнэхээр мэрэгчлээ үзүүлж чадсан. Турк Япон хоёр бол угаасаа шууд хараад юу хийж байгааг нь хараал тий. За ингэж ингээл баг ингээ зүгээр нөө нэг уцраах бараг тоглоод бараг ингүүл яах нь гарсан. Нөгөө хоёр нь бараг зүгээр ингээд байгаа тий. Амар инээдтэй. Тэрэн дээр бол угаасаа яалтчгүй Монгол бол яална гэдэгт бол 100% итгэлтэй байсан. Тий амар юм домчтой царай л харагдчихсэн тий. Яг л өөрийнхөө юм хийдэг зүгээр ингээл инээгээл хай сайн дөө гэлтэй хиттэй ингээ ядарсан ч гэсэн ингээл яаж нөгөө булчин нөгөө үе мөчүүдээ амрахаа мэддэг болохоор. Тий айгүй болонд нэг техникүүдээ ашиглаад тэгээд юу гэдэг бас тэр нөгөө биеийн хүчээ ашиглаад яг нөгөө үе мөчүүдээ яаж амраах вэ гэсэн тийм зүйлүүд бол аягүй сайн мэджилээ. Туркийн тамирчин бол зэвүүн гар байлаа тий. Бас шартай бас ер нь бол ялагдчихгүй л үзээлэх юм байлаа. Гівчиг нөхөр бол яг алдаа гаргацсан. Нөгөө бариулнаас яг 2 гараараа барьсан учраас шууд тасагдсан байгаа. Тэрэн дээр баг 2-3 цаг бөлөгцсөн тий. 2 цаг болж ирсэн. Тий 2 цаг
Тэгчихсэн. Нилээн удаад үргэлж тэр чи одоо 2 цаг 3 цаг гэдэг чи юу гэсэн юм бэ? Тэр чин тэгээд би үхчихэж эсвэл ухаалж ичлээ. Тий. Амар шартай. Тэгээд сүүл рүүгээс дуудуулаад гэсэн өөрийгөө сатааруулах гээд. Гэтэ ингээ яалтчгүй алдаа гаргаад тэгээд хасагдсан байдаг юм аа. Тий. Японы эмэгтэй бол яалтчгүй нэг ууг нь бол хөнгөн жинтэй одоо тамирчингаа гаргана инээ тэр гэдэг жийсэн аа. Миний бодлоор бас жоохон буруу сэтгэж шиг болсон. Миний хувьд тэрэн дээр нэг сэлэлтийн тамирчнаа гаргасан бол айгүй байж магадгүй. Тий. Гэхдээ сэлэлтийн тамирч нэг хоёр талаас татдаг баган руу гарсан юм шиг. Тий. Тэрийг муу хуваарлсан. Тийм муу хуваарлах шиг над зүгээр санагдсан. За тэр ч яг Японч яг тэр бөмбөг шиддэг дээр бол зүгээр манай орхон баяр зөвхөн хоп би шидчихэл тэгэл болов гэж тий. Эхэндээ бол нэг юугаа өндрөө бас юу мэдрэхгүй нэг ганц хоёр өөрлөгөө буулгасан тий. Тэгсэн чи нөгөө нэг өөр дээр нь буулгасан чи орхон баяр баг болмол та болох гэж. Би мөрөө дээр чи унлаа штэ хатаач гэж хэлмээр санагдав. Тэгээ манай орхон баярд нөгөө ярьслага өгч захтай амир хүнд санагдаагүй. Гэхдээ орхон баяр угаасаа яалтчгүй мундаг байсан. Угаас арслан угаасаа ойлгомжтой. Тэрэн дээр бол бас 100% итгэлтэй байсан. Манай хүн бол хизээч 3-р байранд орохгүй гэдэг нь мэдчихсэн те. Тэгээ ерөнхийдөө нэг эхэндээ бол нэг ганц хоёр шидэд баримжаагаа авцсан те. Тэрнээс хойш л ердөөсөө алдаагүй. Жин өсөж байхад бол ердөөсөө нөлөөлөөгүй орхон баярт. Тэр Японы тэр ах бол бас яа. Тэр ах чаас нөгөө нэг бейсболын тамирчин юм чи болгоо цээжиндээ айгу юутай юм лээ. Хүчтэй. Тэнгүүд амар цээжтэй. Мөр зүрнэ гэж. Мөр нь одоо юу юм бэ? Хоёр талтай юм болт зүгээр юм чулуу. Терминатор юм аа. Хоёр талтай зүгээр нэг юм чулуу ингээ аваа явж байгаа. Амар тамирчин байлээ бас. Тэр бол ах бол бас эвгүй гар байлаа шүү. Японы юун дээр ялсан юм байлээ шүү тэр чинь. Японы одоо нэг physical 100 гэдэгтэй ижлээ. Нөө draft гэдэг нэг шоу байсан. Тэрэн дээр Японоос тэр ах оролцоод хоцсон юм байлээ. Яалч бас айгүй амар биетэй юм байлээ. Тэр Туркийн тамирчин бол хичээсэ. Бас тэгээ ууг нь бол хичээсэн боловч манай хүн бол яалтчгүй барахгүй юм байлээ. Барахгүй байсан. Тэгээ манай тэр одоо юу гэдэг нь орхон баярыг угаасаа барахгүй нь ойлгомжтой байсан. Орхон баяр чинь тэгээ бас ингээл мангар хоол шидчихсэн. Нөгөөдг нь гүүгээл тэгснэ бүгд сүултээ нөгөө зовцсон нөгөө бөмбөгөө чирцсэн явж байгаа шүү дээ. Тэрнэр бас илгий юм билээ шүү. За тэгээд манайхан 1-р байранд орсон. Япон 2-д ороод, Турк 3-д ороод хасагдаски. Турк ингээ муухай санаачлаад ингээд булхаацаад байгаар угаасаа ингээд хасагддгийг гэдгийг мэдэрсэн бах. За яг Турк бол булхай цаг үлдээ. Гэтэ ер нь л тэмцээнүүд дээр Турк айгүй муухай санаатай ажиллаад. Гүй одоо тэр чин тэмцээн уралдаан юм чи ингээд бас ухаанаа уралдуулж иж бас хоцсон тийм тохиолдол байгаа зэрэг. Туркийг бас тэгж хийж болохгүй. Дан ганц одоо юу гэдэг нь зөвхөн булчингаараа тэр чин ингээд үзэлцээд байх юм бол хол явахгүй байхгүй. Манай Монгол шиг бас ингээд сэтгээ те ингээд одоо тэр Туркийн муухай сэтгэж байгаа. Тэгээ Туркийн хувьд бол яг хөө ингээд нэг за яг тэр юм эсвэл ярьжсэн юм матагтл яг байж дайрах юм уу. За яг тэгээ Турк хасагдаад тэгээ хасагдсан ч гэсэн Туркууд айгүй шартай. Одоо манай баг хасагдсан болохоор бүх тэмцээн амархан гэж бодоорой гэж. Тий. Амар шартай. За дараагийн тэмцээнд бол Монгол, Япон, тэгээ Солонгос, тэгээд Австрали гэдэг энэ 4 баг үлдсэн байгаа. Тэр тэмцээн дээр одоо нэг зүйлийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Солонгос угаасаа булхацж байна. Амар хуваарлсан тий. Угаасаа Солонгосын багт шипи өгсөн байна. Солонгос яаж хасагдахгүйгээр сүүлийн шат руу орох вэ гэдгээ мэдэж байсан гэдгийг аль бие ёсоор шууд мэдэгдмээр байна. Гэхдээ штэ тий. Нэг хэрвээ Солонгосын өмөөрэй гэж хэлэх юм бол заяа Солонгосын тэр хоёр тамирчин хоёулаа энэ тэмцээнд ороод үзсэн. Энэ жижиг тэмцээний дараа хасагдах шатны тэмцээн орж ирнэ. Тийм болохоор хасагдах шатны тэмцээн эннээс илүү хүнд байгаа гэдгийг мэдчихсэн болохоор магадгүй урдныхаа тэмцээний туршлагаасаа бид нар бас бодоод хоёр эмэгтэйгээ төрүүлээд гаргасан байх гэж бодож байгаа заа юу. Яг одоо тийм байж болно. Гэхдээ би бол яг тэрийг үзчихэнгүүтээ Солонгосын ахлагч байгаа сте. Худлагаас ингээд жүжиглж мүжиглээд тэр жүжиглэлтийн харангуудаа надад шууд за угаасаа шипитэй юм байна гэж бодсон. Тийм ах тэгтээ бас ил жүжиглээд лээ тийм. Тэгээ угаасаа айгүй жүжиглж мүжиглээ yes гэж юм тэр гаргаж байгаа царайны хуурлаас нарахад угаасаа нэг юм мэдээгүй юм шиг царайлаа гингүүд улам мэддэгдээд байна. Тэгээ улам мэддэгдээд байгаа байхгүй тий. Тэгснэ тэр нэг ууг нь бол одоо юу гэдэг өмнөх нэг нэвтрүүлгүүдийг үзэх юм бол ингээд багууд нэг хоорондоо стратеги ярьж байгаа тий. Дараагийн тэмцээн дээр ингийн өмнөх тэмцээн дээр ингийн тгийгээд тийм яриануудыг гаргадаг боловч яг тэр хэдийн нөө ярьж байгаа яриаг гаргаагүй байхгүй. Шууд зүгээр нөө дууг нөө хэсгүүдийг харуулснаа.
Мэдгүй тэрэн дээр угаасаа жоохон жүжиглэлт явцсан. За тэгээд тэрнэр яг нөө тэмцээний нэр их юм бол олс ингээд нэг тэр юу гэдэг юм бол олс ингээд цогтөг тий. Одоо цогтөг ингээд тийм тэмцээ. Тэр бол хамгийн байлаар тусгал. Тий би тэрийг ингээд амьдрал дээр хийжсэн. Тэр бол аюу хэцүү л дээ яалтчгүй. Тэрийг ингээд 1 минутын зайтай зогсдоггүй юм их бол бас чанга. Амар 10 20 секунд ч хийж чадахгүй тэрийг. Сошиал дээр бас гадны хүмүүс бас ийм аягүй их ярьж илээ. Техник, технологи оруулсан тэмцээн болонгод одоо тийм хуурам мэхлэлт гарахад амархан гэдэг. Уяан нүг ингээд нэг юм улаан юм ингээд зөгчиж тэр чинь ингээд оноо тооцогдчихсэн шүү дээ. А тийм дэр ингээд нүг булхацтай аягүй амархан болох хэрэгтэй юм байна л да. Яаж? Тавг нь өөрчлөх боломжтой тий. Солонгос хэрвээ ингээд ил тав гараад ирсэн бол бас тэр нэр хардаж болохоор байсан. Гэхдээ өөр иргэсэн л дээ. Австрали ихнийх дээр бол одоо тэр нэг цогтөг тэмцээн дээр чинь амар үдсэн шүү дээ. Хоёр дахь дээр ялагчсангууд бас жоохон гайхсан. Тий, өөртөө бараг шоконд орсон. Энийг хэлсэн чинь Япон гэж. Тий. Тэрэн дээр яг Японы үнэхээр хичээсэн гэдгийг харсан учраас би булхацаагүй гэж бодсон. Япон бол үнэхээр амар байсан. Тэр ялангуяа жүдэг ах бүр ингээд эцэжсэн мөртлөө л ингээд бүр хамаг биеэрээ ингээд зохиол тэр нөгөө тамирчтаас миний уяа зохигдож гинөө оноо явж гинөө гэж асуух. Тэг яг л ихнийх дээр нөгөө Япон зохиод байсан мөртлөө онооныхоо юмыг зохгүй байгаад байсан юм байлээ. Тий. За тэгээ тэрэн дээр болохоор Японы багаас болохоор зүгээр шууд аврагыг ялж иж авраг болдог гэдэг шиг зүгээр энэ дээр л бүгдээрээ шууд хамаг хүчээ гаргая тий. Оолыг хийгээд бүх юмаа ингээ хичээгээд энэ дээр л ялчи. Тэр нь ч одоо юу гэдгийг бас ууг нь бол бас бодоход бол зөв. Манай багаас бас ижлэхэнс бодсон л та тий. Учраа ах, инх хориглах. За тэгмээдээ нөө сагсан дүлгээ ах гэдэг энэ гурван ах маань бол гараад үнэхээр ингээд бас үдсэн. Үнэхээр сайн байсан зөө. Тий солонгосчуудыг бол яалтчгүй ардаа бол орхисон байхгүй тий. А дараагийн раунд дээр бол яалтчгүй гарч чадаагүй л дээ тэрэн дээр. Япон нэг хэдхэн тооны зөрөгдөл Монголыг хоцсон. 10 байна уу 20 тооны зөрөгдөөс. Тэр юу нэг нилээн ойрхон явжсэн. Оргил ах өөрөө хэлсэн ш би яг ядраад ингээд сул зогч исэн үед дээр л Япон очроо. Тий очроо. Тий. Япончууд аваад гарцсан юм байлээ. Тэрнээс бол би өөрөө зогсоогүйсэн бол аан маань үзэх байсан л өөрөө хэлж илээ. Тэг өөрөөс уучлалт хүсчихсэн тий. Ярьсан дээрээ. Харамсалтай боловч тэгээд Монгол Солонгос хоёр мултраад тэгээд тэр тэмцээний одоо хоёр дахь раунд дээр нь бол Япон тэгээд Австрали хоёр үзсэн. За би тэрэн дээр бол Австралиг 100% хожижлоо гэж уг нь харж ирсэн. Япон ширээ үзэж шүү гэдгсэн чинь яалтч Австрали хожигдсон. Гэтэ Японы хамгийн хоёр амар нэсэн бол тэр бейсбол яах. Жүдог яах. Тийм жүдог яах. Тэр хоёр л үнэхээр хамгийн муу гэсэн тий. Тий. Үнэхээр аимшигтай байсан. Тэр ялангуяа тэр бейсбол яах бол ёо зүгээр нүүн ингээд дуусчаад зүгээр нүүн ингээд зогсож байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ чинь ингээд нэг том чулууд энэ талд нэг том чулууд зүгээр ингээд булчин юу юм бэ тэр. Тэр чинь 44-т ах гэсэн шүү дээ. Харин тий 40 идтэй гэж тийм биетэй бас байдаг. Гэтэ яг насаараа бас бейсболын тамирчин байсан юм шүү дээ. Харин тий. Тэр мөрөө тэгж амар. Би одоо мөрөө тийм болгомоор. Япон тэгээ хоцсон байдгийн. Тэгээ Японы одоо тэр тэмцээн дээр хоцсон одоо гол давуу тал нь юм бол хоёр дахь нөө тэмцээн дээр орохгүйгээр шууд финал руу орж байгаа тийм. Тэр манайх штэ те яг хүмүүсийнхаа дарааллыг нөхчлсөн бол бас ан ман үзэх байсан баг. Инх оргилахыг 2 удаа урагшаа гаргаад очраахыг 2 бол 2 дахь болгоод дүлгөөний 3 гэд ингээд энэ 3 ээлжтэй болсон бол арай дээр багсан. Хоёр дахь тэмцээн дээр нь яг юу болох юм болоо гэдэг надад айгүй илүү сонирхолтой болоо явцсан. Одоо тэр чинь цэвэр хүчний төвчээрийн тэмцээн байгаа байхгүй тийм хүчний төвчээрийн. Тэгээд Солонгосын багаас ямар хүмүүс үлдчихвэ гэсэн чинь 3 эрэхтэй. За. Яаж жат Амоти чинь бас амар юу шүү. Амоти зөө тэгснэ тэр нэг Солонгос бүх амар том биетэйгээр зүгээр тэр залууд л зориулсан тэмцээн байгаа байхгүй тийм. Яг үүндээ Амоти зориулсан тэмцээн. Яг тэгвэл физикал 100-д орж байхад Амоти энэ тэмцээнээрээ финалд ялсан ш санаж байна уу? Ингээ юм төлөхдөг үү? Тийм ээ. Тэнгүүд Амоти ахлагч бүх 3 ингээд үлдчихэнгүүд бүр хайв илүү давуу талаараа Солонгос нэгт орж ирнэ угаасаа. Угаасаа тэр тэмцээн угаасаа явж эхлэх байхад за Солонгос дараагийнх шат руугаа тэнцсэн байх гэдэг нь ойлгомжтой байна. Австрали өөртөө хэлсэн бид нар монголчуудыг л давж ин тэмцээн гарна. Угаасаа солонгосчуудыг дийлэхгүй мэн гэсэн. Яг л Монгол 2 эмэгтэй, Австрали 2 эмэгтэй энэ хоёр л битээр үзэх юм байна гэж өөртөө хэлжсэн тий. Тий. Гэхдээ миний бодлоор бол Монгол юу дараагийн шат руугаа одоо тэнцэж байгаа гэж би бол бодож байгаа. Яагаад тэгэхээр манай Орхон баяр байгаа. Тэгээ Орхон баяраа Адиа байгаа. Адиа ч бас л Wonder Woman шүү дээ. Тий. Тэр нэг Япон нэг тамирчинтай чөлөө төхөний тамирчинтай байлуу зураг даруулсан. Зургийг нарч юу вэ? Тэр Япон хүн зүгээр ажиад зөв хүүхэд зогсож байгаа шиг харагдчихлаа шүү дээ. Тэгээ би бол ихтгэлтэй байгаа. Хичнээн ингээд Орхон баяр маань 2 эмэгтэйтэй орж байгаа ч гэсэн
өөрөө хамгийн ихэн зөксөөд адиа голдоо зөксөөд тэг хандаг 3 зөксөөд. Тий. Манайхан бол тэг сэтгэлийн хүчээр гарна чадна. Тий. Ерөнхийдөө бол манайхан чадчих байх гэж бол 100% итгэлтэй байгаа. Австралийн багийн хувьд болохоор яг tomato гэдэг. Тийм, томатог бас л хүчээ үзэх байх. Гэхдээ бас Австралийн хоёр эмэгтэй айгүй шартай хүүхдүүд байсан. Тэнгүүд бас тэд нар мөчөөгөө өгөхгүй эцсийн хүртэл явуулах гэж би бодож байна. Тэнгүүд тэр тэмцээ яг л нэр шигээ өгөхлийн тулаан тий. Үнэхээр халуухан тэмцээн болно гэж бодож байна. Тэр чи бүр 100 удаа эргүүлнэ гэдэг байна. Йоо бурхан минь мэдхгүй 100 удаа эргүүлэхээс өмнө л Австрали хожигдчихсан гэж бодож байна. Тэгээд тэрнээр Монгол баг маань хожих болтугай гэдэг ерөөлийг одоо дэвшүүлье. За тэгээд хадсан бах уу бас. Тий, тэгээ Монголоо төлөөлж оролцож байгаа багийн залуучуудаа баяр хүргэмээр байна тий. Үнэхээр та хэдээр бид бахархаж байгаа шүү, бүгдээрээ бахархаж байгаа. Дам Монгол гэхгүй одоо өөр орнуудын хүмүүс ч хүртэл бүр Монгол багийг дэмжиж чинь, Монголыг ялаасаа гэж бодож байна гэсэн тийм комментуудыг айгүй олон газраас харсан. Тэгээд дээрээс нь битэрийн хувьд бас айгүй талархууштай байгаа зүйл нь юу гэхээр Парисын Олимпиор Мосны буудлын дээр Адиатагаа таарч исэн. Мосны буудлын дээр таараад тэгээ бүр ингээ бичлэг цуг хийж исэн билээ. Тэрийгэ бодонгуудаас ингээ үнэхээр Адиагаараа азтай тийм бас мундаг хүнтэй цуг таарсан бас ингээ цуг ингээ зураг харуулсан гэж бодлоо бас үнэхээр сэтгэлүүдсэн. Тэгээд Адиагаараа үнэхээр бахархаж байгаа шүү. Бүгднгээр нь бахархаж байгаа шүү. Дараагийн тэмцээнд нь орхон баяр харсан да. Амжилт хүсье. За тэгээд Монгол залуучуудаа хандаж хэлэхэд бол бүгдээрээ бие бинийгээ дэмжээрээ бие бинийгээ дэвшлээрээ хүн алдаа гаргадаг. Энэ бол хүний одоо юу гэдэг амьдралын жам. Ямар ч алдаа гаргадаг хүн гэж байдаггүй. Хүн амьдралдаа ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг. Тэгээ тэрийг зүгээр хүлээж аваад тий заавал ч хүнийг дэвшлэхээс өмнө эхлээд өөрийгөө харах хэрэгтэй байхгүй тий би яг ямар хүн би одоос ингээд энэ тэмцээнд орсон бол яах вэ нэ тэр гэдгийг бодож үзээд тэгээд өөрийгөө тэр хүний оронд тавиад тэгээ би энэ хүний оронд ингээд байж тэл намайг хүн ингээд олон хүмүүс дайраадах юм бол надад ямар байх вэ гэдгийг ингээд бодоод үзцээ. Тэнгүүд хүнд мэдээж аягүй хэцүү байгаа. Тийм болохоор битгий хүмүүсээ тэгж дайраач тий. Тийм доошоо ихээс илүү урмын өгөөд дараачихын тэмцээнд амжилт хүсэх. Тий дараагийнхын зүйлсүүдээр амжилт хүсэх ёстой. Тэгээ хандаа дараагийн бүх одоо амьдралынхын сайн зүйлсүүдээр амжилт хүсье тий. Бас баяр хүргэе. Чи мундаг байсан шүү. Битгий тэгээд сэтгэлээр унаараа. За тэгээд бүх тамирчтай хайртай шүү л гэж хэлээ да. Манайхаа subscribe дараарай. Айгүй олон хүмүүс subscribe дарахгүй үзтээ мэлээ шүү. Битэрийг ингээд дэмжих хамгийн том дэмжлэг бол subscribe дарах байхгүй те. Битэр илүү их бол бичлэг хийх урам зориг авдаг учраас та хэд маань subscribe дараач гэж хүсэж байна. Та хэд бас баярлалаа. Битэрийг үздэгт бид дөрвийг үздэгтэй бид дөрөв та хэдтэй хайртай шүү. За тэгээд удахгүй 12 сард улам илүү гой бичлэгүүдээр уулзна гэдгийг хэлмээр байна. Бид хоёр Аз руу аялах гэж байгаа 12 сард. Тэгээд дараагийн ягчнаар уулзцгаая. Bye bye.